Миний байшингийн төвх нэвтрүүлгийн багийнхан Gegen Minimalist Life Partners амны орон сууцны загварын байрнаас энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэн хүргэж байна. Хэрвээ та бүхэн амны орон сууц хайж байгаа болон орчин үеийн шийдэл бүхий минималист хэв загварт дуртай бол бидний нэвтрүүлэгтээ хамт байгаарай. За иш орцгоох уу? За сайн байна уу? Сайн байна уу? Бигээ оролт тавтай морил. За хамгийн гол нь энэ хороол маань минималист хэв загвар тий. Минималист гэдэг маань яг ямар одоо шийдэл вэ тий? Хүн одоо амьдарч байгаа орчиндөө хэрэгтэй зүйлсээ бүгдийг багтаасан мөртлөө маш энэ цомхон, эмх цэгцтэй тий. Ийм шийдлийг бас амьдралдаа хэвшүүлэх боломжтой. За та бүхэн мань харж байгаа бол манай хаус хороол амны сууцны маань тогтчлт маш ухаалаг шийдлүүдтэй. Тэгээд амьдрахад тав тухтай маш гой сэлөөхөн нарны гэрлийг шууд тусгалыг бас амьдралынхаа өглөө бүрийг харж ухтах боломжтой ийм хэв загваруудыг шингээсэн гэдгээрээ бас давуу талтай. Яг өнгөний шийдлээс ингээ харахад тий ханы обоо өдр бол их маш гоё харагдаж шүү дээ. Энэ бол бас цаанаасаа ингэж шийдлээ гаргаж үзэж байгаа шүү. Тийм, шийдэл маань бас 34-өөс 101 м квадратуудаа өөр шийдлүүдийг бас санал болгож байгаа. 34 м квадрат талбай маань сонголтод бол энэ одоо ханы өнгөний шийдэл таалагдж байгаа зү тий. Тий харин маш гоё шийдэл харагдаж байна тий. Энэ дулаахан орчныг бүрдүүлж өгснөөр маш том давуу талтай. Маш том цэлгэр уудам цонхтой. Тэгээ бүх айлын маань буюу 365 айлын цонх өөрөө зүүн одоо урагшаа харсан цонхтой учраас нарны гэрлийг тийм шууд тусгаж авах боломжтой. Тэгэл өглөө сэрэл маш гой богдуулаа хараад тий цэлгэр уудам талбайгаа хараад сэрнэ гэдэг бол бас бүх хүний амьдралынх нь тэр дундаа одоо хаус хороолттой болохыг хүсдэг хүмүүсийн мөрөөдөл ах гэж бодож байна. За жишээ шатны маань гэрлийн тухайд гэх юм бол бас энэ бүх хаус хороол авч байгаа хэрэглэгч нартаа бас дагалдаж очих ийм бэлэг байгаа. Хүнд хэрэгцээтэй хүн амьдрахад одоо байж болох бүх хэрэгцээтэй зүйлийг багтааж чадсан. Энэ бол одоо 34 м квадрат загварын байр маань байгаа. За унтлагын хэсгээ болол дээд давхартаа шийдэж өгсөн. Бас хувцсны шүгээг хамт айгу цомхон байдлаар шийдэж өгсөн. Тэгэхээр айгу эмх цэгцтэй бас гоё харагдаж байгаа зү. За энэ доод хэсэгтээ бол галбааны тайлгыг маань жишээ нь та бүхэн харах юм бол тийм ээ. Одоо минимал хэв загвараар тогтчуулалтыг бид нар зай талбайг маш зөөр шийдэж өгч байгаа байхгүй юу? Тэ галбааны хэсгийг одоо иймэрхүү бүр цаашаа ингээ орчих юм орчдөг аа. Жишээ нь угаалгын машины шийдлийг харж байгаа те маш ухаалаг одоо заавал ариун цэврийн өрөөнд дотор маш том байдлаар ингээд байгаа зай эзлэх шаардлагагүй бид нар шатныхаа доор шийдэж өгсөн. За дээрээс нь шатны доотлын байдлыг бид нар бас нөгөө хаалгыг хойно урдаасаа орох байдлаар шийдэж өгсөн. Энэ бол шатны доод хэсэг байгаа. Тэгэхээр ямар ч одоо сул зай талбай, ашиггүй талбай гэж байхгүй. Эндээ бас юмаа одоо багтаагаад хийчих болно. За тэгээд дулаан алдалтыг зогсоох байдлаар бид нар үүднээсээ орж ирээд давхар хаалгыг бас шийдэж өгсөн байгаа. Тэг ихэнх айлууд ч одоо хоёр давхар байхад бол шатны доод хэсэг бол эсвэл зай талбай нэг онгорхоо байж идэг тий. Яг тэр яаж шийдэх вэ гэдгийг ихэнх нь бас олдгүй юм шиг байна. Тэгэхэд бол энэ бол маш зөв зохион байгуулалтаа шийдсэн. За хоёулаа ариун цэврийн өрөөний бас тогтчлыг сонирхъя тийм ээ. Тэгээ жижиг метр квадраттай гэхэд бас ариун цэврийн өрөөнд байж болох бүх шийдлүүдийг аяг ухаалгаар зохицуулж өгсөн байна. Тэгээд манай хорооллыг хаус хорооллыг сонгох хамгийн том давуу тал юу вэ гэхээр одоо хотын утаанаас зайдуу цэвэр агаарыг бид нар бол хэрэглэгч дан бардам санал болгож байна. Тэгэхээр одоо айл гэр бүлийн хамгийн үнцэнтэй зүйл бол цэвэр агаарт эрүүл орчинд одоо тав тухтай амьдрах байдаг шүү дээ. Тэгэхээр манай хаус хорооллын маань давуу тал өөрөө цэвэр орчинд одоо ингээд сөндөрлөн босч байгаа гэдгээр онцлогтой байгаа. За тэгээ хөршийн холбоо гэдэг зүйлийг хамгийн одоо онцлогоор шийдэж өгсөн байгаа. Энэ нь юу вэ гэхээр залуу гэр бүлүүд маань хэрэгчлэн одоо манай хаус хорооллын үндсэн одоо үйлчлүүлэгчид байна. Тэгэхээр бид нар яг одоо энд байгаа 34 м квадрат загварын байрыг төслөө дуусгаар бол ээжүүдийн клуб хаус болгож ингэж ашиглуулна. Одоо энэ загварын байр тийм загварын байр маань. Тэгэхээр ээжүүд маань одоо хүүхдээ салхилуулж байхдаа хоорондоо цуглаад гэр гэртээ ганцаараа байгаад шаардлагагүйгээр харилцан туршлага солилцоод бас энэ байранда цагийг зөв болгосон өнгөрөх боломжтой. За унтлагын маань хэсэгт төхөр өдөрлөө. За энэ шийдлийг харж байгаах те. Хувцсны шүгээгээ бид нар иймэрхүү байдлаар одоо шийдэж өгсөн. За мэдээж хэрэглэгч үйлчлүүлэгчд маань бас өөр ингэсэн давуу тал онцлогтойгоор тогтчуулалтаа хийж болно. За цонхны өндөр бол 480 байгаа. Тэгэхээр одоо ялангуяа залуучууд маань гоё юм цэлгэр уудам цонхоор өглөг хараад угтна гэдэг бол бас амьдралынх нь мөрөөдлийн нэг хэсэг байх гэж би бодож байна. Жижиг зайд бол яаж шийдэж болох вэ гэдэг давхар шийдлүүдийг бол энд маш оновчтойгоор харуулж ирсэн. Манай загварын байрнаас бас та бүхэн гоё шийдлүүдийг бас санаа аваад гэрийн тогтчуулалтаа хийх боломжтой гэж бодож байна. Тэрасаа хоёул хамтдаа очсон байна. Ахмадуудад зориулсан юм клуб хаусыг бид нараас хотхон дотроо, хороол дотроо шийдэж өгч байгаа. Тэр давуу тал нь энэ нэг клуб хаус энэ бүгд нийлж ингэж суух
боломж олгож байгаа гэдгээрээ илүү даваа талтай байгаа тийм. Манай хаус хорооллын давуу тал нь бүх айл хэдэн метр квадрат сонгохоос шалтгаалаад уртаашаа 8 м урт. За өргөнөө нь одоо хаус хорооллынхаа өргөнөөр хэмжигдэх ийм одоо гоё цэлгэр талбайг бид нэр бэлэг болгож ингэж дагалдуулж өгнө. За бидний зүгээс яах вэ гэхээр террасынхаа талбайг гоё ногоон зүлэгжүүлээд өгчих юм аа. Тэгээд тэн дээрээ тийм хэрэглэгчд маань өөрсдийн гэсэн гоё шийдлүүдээ хийгээд одоо хашаа хороо барьна уу тий тэрасаа яаж тогтруулна гэдэг бол бас өөрсдийнх нь гоё шийдлэр. Ингэж харагдах нь шүү дээ. Хүүхдийн талбайг бид нар маш олон янзаар шийдсэн. Бүр насны ангиллаар нь. Жишээ нь энэ хэлсний талбайд бол бяцхан хүүхдүүд маань тоглоно. За энд одоо 2-5 насны хүүхдүүд маань маш гоё одоо тоглоомны тоноглол бүх юмар нь хангагдсан юм орчин тоглож ирсэн. За тийшээ бол өсвөр насныхаа маань бас бие бэлтрийн хөгжлөө дэмжээдээ сакс максаа хамтдаа тоглож болох нь хувьдаа эзэмшлийн газартай байна гэрийнхаа гадаа гэдэг энэ сонголтууд хэдхэн жилийн өмнө бидэрт боломжгүй юм шиг санагддаг байсан бол Gigem Minimalist Life Partners гэдэг энэхүү хаус хороол маань танд энэ бүх боломжийг нэгэн цогц байдлаар шийдэж өгж байгаа. Тэгээд энэ гой саруул цонхтой цэвэр агаар гэдэг олон давуу талыг та энэ хорооллыг сонгоснороо одоо зэрэг өөртөө давуу тал авах боломжтой юм байгаа шүү. Тийм байна ерөөс. Манай төслийн үндсэн барилгын хийцлэл Канада технологиор баригдаж байгаа. За Канада технологи бол үндсэндээ модон арамтай дулаалгын ямар нэгэн материалыг ашиглаж барьдаг бол бид нар Монголынхон цаг уур нөхцөлд тааруулаад металл каркасыг ашиглаж Канада технологиор барьж байгаа байшин юм аа. За барилгын маань үндсэн дулаалга, дээвэр ханны хувьд бол эрд сүүн дулаалгатай, дотор талдаа ямар нэгэн хулган мэрэгч амьтад үүрлэх боломжгүй. Гадна басаадны хувьд бол 10 см-ийн зузаан хөөсөн басаадтай. За хотхны маань дээврийн хувьд металл даамн руу дээвэртэй. Дээврийн хийцтэл налуугаар бид нар төлөвлөж өгсөн нь хавтгай дээврийг бодвол ус тогтох ямар нэгэн байшингийн дээврээс ус алдах ямар нэг эрсдэл байхгүй. Манай цонх маань 3 давхар шилтэй. Металл арамтай. За ийм вакуум цонхоор төлөвлөж өгж байгаа. Гадна хаалганы хувьд бол Орос үйлдвэрээс загварлагдсан бүргэд хаалгаар төлөвлөж хийж байгаа. Gigem гэрэлтэй нэртэй хаус хорооллын үйл явцтай танилцлаа. Худалдаа авах нөхцөлийн тухайд компани 36 сарын хүүгүү лизинг гэх мэт олон боломжийг танд олгож байгаа юм байна. Улаанбаатар хотын шинэ суурьшлийн бүс ирээдүйд үн цэн нэмэгдэх байрлалд бүх 5 давхрыг хангасан амны орон сууцтай болохыг хүсвэл та бүхэн борлуулалтын албатай холбогдоорой. Хөтлөгч миний хувьд эцэст нь хэлэхэд хаус холын мөрөөдөл биш болжээ.